Сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ энэ удаагийн бичлэгээр personal color буюу хувийн өнгөний талаар хуваалцах гэж байна. Тэгэхээр өмнө нь та personal color те хувийн өнгөний талаар сонсч ирсэн бол эсвэл одоо сонсч ирсэн ч гэсэн өөрийнхөө хувийн өнгийг одоо олж чадаагүй ч юм уу те эсвэл ерөөсөө огт сонсоогүйхан байх юм бол бас маш сайн. Миний бичлэг танд бас бахан ч гэсэн тусалцаа өгөх байх гэж бодож байна. Тэгээд энэхүү бичлэгээрээ би personal color гэж юу юм, яаж тэрийг олох юм, одоо тэрнийхээ дагуу яаж гоё хувцалах юм, ерөнхийдөө өөрийнхөө нөгөө өнгийг олох тал дээр бахан типүүдийг хуваалцах болно. Амун дээрээс нь би өөрийнхөө нөгөө туршлага те before and after зургнуудыг одоо бэлдсэн байна л да, би та бүхэнд одоо харуулад амун дээрээс нь солонгосын гоё одоо celebrity одууд бас personal color олсноосоо хоошо яаж гоё амжилттай явдсан бэ гэдэг талаар энэхүү бичлэгтээ хуваалцах гэж бэлдсэн байна. Тэгээд бүгдээрээ бичлэгээ эхлэхээс өмнө subscribe бутан дараад эхлэлцгээе. За personal color буюу хувийн өнгө гэдэг нь юу вэ гэхлээр хүн болгон хувийн өнгөтэй байдаг юм байна. Одоо би нэг хувийн өнгөтэй, та нэг хувийн өнгөтэй гэсэн үг. Хүн болгон. Тэгэхээр яг хүн ихээс төрөхдөө тий одоо ээжийнхээ аавынхаа зан чанар ч юм уу тий одоо дүр төрхийг одоо өвлж аваад төрдөг шиг яг хувийн өнгөтэй төрдгөө гэсэн үг аахгүй. Өөрийнхөө хувийн өнгийг олоод тэрнийхээ дагуу стил имижийг бүрдүүлж чаддаг хүн бол одоо маш их өөртөө ихтэй. Өөрийнхөө ер нь байж болох хамгийн хөөрхнөрөө байж болдгоо гэсэн санаа ахгүй. Бусдаар бол одоо зөхгүй өнгөө өмслөөгөөд одоо буруудаж байгаа юм байхгүй л дээ. Яг хоо энэ бол зөвхөн одоо илүү хөөрхөн болох хүсэлтэй хүмүүст зориулсан байгаа. Дэлгүүрт ороод хувцас авахгүй бол манекенд үлгцэн ингээл айгүй гоё хувцсыг хараад вау яасан гоё юм бэ гээл тэг. Эсвэл одоо сэтгүүлийн зураг ч юм уу рекламны зураг энэ төр хараад ямар гоё палаж вэ гээл аваад өмсдөг, өөртөө одоо зөгтгөө ч юм уу тийм тохиолдол бол зөндөө гардаг штэ. Надад бол зөндөө гардаг байхгүй. Хэмжээгээрээ гоё таарж байгаа ч юм уу. Эсвэл яг л өөрийнхөө одоо сонирхдаг стил байж идэл өмсөнгүүд нэг л зохимжгүй тэг нэг л таарахгүй ч юм уу. Тэгэхээр энэ бол цэвэр өнгөтэй холбоотой юм шиг байгаа юм. Өөрийнхөө хувийн өнгөнд тохирсон зүйлийг сонгоод өмсгөөр илүү одоо зохимжтой, илүү гоё харагддаг те. Өөртөө одоо нэг мэдрэгдэж байгаа мэдрэмж нь айгүй гоё те. Тэгэл тэрийг өмсчихвөл нэг гоё байдаг ч юм уу те. Хувийн өнгө бол зөвхөн хувцсан дээр яригдахгүй гадаад имиж лүк те. Тэр чигтээ одоо ордог учраас үс, нүүр бодолт те, гоёл чимэглэл одоо аксессуар, уруулын өнгө, нүдний будагны өнгө, за нүдний линзний өнгө болон хумсны өнгө хүртэл ордгийн бэлээ. Эднүсийг өөрийнхөө хувийн өнгөөр тохируулж та сонгож маш гоё өөртөө зохимжтойгоор стилтэй имижтэй болох боломжтой гэсэн үг. За хувийн өнгийг ерөнхийдөө бол маш ерөнхийд нь шүү. Хоёр одоо хувааж байгаа юм л да. Warm tone буюу дулаан өнгө, cool tone буюу одоо хүйт өнгө гэж хоёр хувааж байгаа. Тэгэхээр та энэ хоёр одоо өнгөний айлын хамаарагдаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг дулаан өнгөтэй бол одоо дулаан өнгөнд тохирох өнгөтэй хувцсыг одоо сонгоно гэсэн. Хүйтэн өнгөтэй бол одоо хүйтэн өнгөнд тохирох тийм одоо хувцсыг одоо сонгож өмсөх юм бол илүү зохимжтой гэсэн санаа. За тэгээд энэ хоёрыгоо цааш нь арай лавшруулад дөрвөн уйлралт хуваадаг юм билэ. За нөгөө дулаан өнгөн дотор ч болохоор хавар намар хоёр орчин. Хүйтэн өнгөн дотор нь болохоор зун болон өвөл гэсэн хоёр өнгө орчиж байгаа. За энийг сонсоод бас гайхчих магадгүй. Зун ч гоё дулаан биш юм уу? Зун ч гоё дулаахан байдаг шүү дээ гэл те. Үгүй юм бэлээ. Зун өвөл хоёр маань өөрөө cool tone-д хуваарлагддаг юм бэлээ. За яагаад гэдгийг нь миний дараагийн ярих зүйлсээс угаасаа ойлгомжтой болоод ирэх баг. Энэ дөрвөн улиран дотроо цаашаа задраад хэрвээ та үнэхээр яг өөрийнхөө бүр яг үндсэн өнгөө олё гэж бодох юм бол энэ дөрвөн улирлын цаашаа 3 одоо салаан мөчр болоод тийм тусдаа өнгө болж хувирж байгаа юм. За намар бол дотроо те намар deep, намар true, намар mute гэсэн 3 төрлийн өнгө болж байгаа юм. Хавар нь болохоор хавар light, хавар true, хавар bright гэсэн бас 3 төрлийн бол авчиж байгаа. За би монголоор нь хавар намар гэд хэлчихлээ шүү. Яг англи нэршлэлээр нь бол те spring light гэд явна шүү дээ те. За 100 болохоор цаашаа 100 light, 100 true, 100 mute гэсэн 3 төрөл болж ирнэ. Өвөл болохоор өвөл deep, өвөл true, өвөл bright гэсэн 3 салаалаад явна гэсэн. Тэгэхээр нийтдээ ерөнхийдөө 12 өнгө байдаг болж таарж байгаа биз. Тэгэхээр энэ 12 өнгөний аль нэг нь та гэсэн үг. Энэ 12 өнгөөс та яг өөрийнхөө өнгийг олчих юм бол яг өөртөө тохирсон өнгийн хувцаа, нүүр будалтаа, үсээ хийн гэхээр бүр үнэхээр амар гоё. Амар мөнгөнд хэмнэлттэй амьдрал илүү амар хэлбэр болж хувирах юм. За тэгвэл өөрийнхөө хувийн өнгийг яаж олох юм бэ? За миний өгөх tip number 1 бол гарынхаа шууны судсыг харах гэж байгаа. За гарынхаа шууны судсыг хараад энэ бол гэхдээ нөгөө дөрвөн улирлыг бол олж чадахгүй шүү. Дулаан юм уу, хүйтэн юм уу гэдгийг чинь л олно гэсэн үг. Хэрвээ гарын шуугаа ингээд сайн дийлгэж агаад судс чинь өөрөө ногоовтор өнгөтэй байх юм бол та дулаан төрлийн хүн байж магадгүй.
Харин одоо судас чинь нэлээд тийм чирнэлийн ягаан ч юм уу цэнхэрдүү байх юм бол та хүйтэн төрлийн өнгөтэй хүн болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энийг туршаад үзээрэй. Дулаан уу хүйтэн үү гэдгийг ямар ч хэсэг ингээ мэдчихнэ. Хоёрдугаар тип нь болохоор өөрийнхөө зургнуудыг эргээд нэг хараарай. Өнгөрсөн одоо тий аялалд явж байгаа ч юм уу эсвэл одоо нэг юм төрсөн өдөр мөдөрт явж байгаа юм. Хүн чинь нөгөө нэг тиймэрхүү зүйлд явах гэхээр илүү зурган дээр гоё гарна шүү гэдэг юм. Хамаг одоо гоёор хувцлаа шүү дээ тий. Эсвэл одоо өдөр тутамдаа ажил дээрээ ч юм уу тий офисын хувцалтаа та эргээд нэг сайн хараарай. Тэр үед чинь аль нь илүү зохимжтой байна. Аль хувцсыг ер нь илүү түлхүү өмсгөөд байна тий. Энэ хувцсыг өмсгөхөр амар гоё одоо мэдрэмж төрөөд байна ч гэдэг юм уу тий. Эргээд хувцлтуудаа сайн хараад өнгөө бас жоохон харах гад үзээрэй. 3 дугаар тип бол мэрэгжлийн хүнээр тодорхойлох. Би амар өөрөө ингээд нэг олох одоо заавар хэлж өгч байгаа юм шиг санагдсан үү. Тэгэхээр боломжгүй юм билэ. Яагаад гэвэл би одоо тий ингэж ол гэд би та бүхний одоо өнгийг буруу тодорхойлуулж яах юм бэ тийм үстэй. Тэгэхээр эн чинь өөрөө насан туршдаа тогтох учраас тий та өөрийнхөө өнгийг олсноороо цаашаа одоо таны имиж тодорхойлогдох учраас шууд ингээд YouTube-ээр заах бол айгүй буруу юм билээ. Тийм учраас би таныг шууд мэрэгжлийн хүнд хандаарай гэж зөвлөмөр. За ялангуяа гадаадд байгаа хүмүүс, ялангуяа Солонгост байгаа хүмүүс бол маш азтай. Солонгост иймэрхүү одоо өнгө тодорхойлж өгөх одоо color specialist тийм газрууд студио маш их байдаг юм билээ. Одоо ийм карьер бол маш өсөлттэй байдаг те их эрэлт хэрэгцээтэй байдаг гэх юм уу те. Тэгэхээр та одоо Google дээр хайж агаад ч юм уу тийм студио хайж олоод өөрийн биеэр очиод те тэгэхээр нөгөө ийм өнгөнүүдийг ингээд таны нүүртэй харьцуулаад гарны арьстай ч харьцуулаад энэ болж ингээд нэлээд сайн гоё ярилцаад маш сайн нэрийн шинжилгээ хийсний үр дүнд таны өнгийг тодорхойлж өгнө гэсэн үг байхгүй. За харин Монгол байгаа хүмүүсийн хувьд бол Inj Studio гэдэг одоо стайл хүний стайл имижийг тодорхойлж өгдөг. Бас өнгийг нь тодорхойлж өгдөг. Тэг Inj Studio гэдэг нээгдсэн байгаа сайхан энэ жил илүү нээгдсэн тий. Тэгэхээр энэ Inj Studio дээр болохоор би хөтөлбөрийг нь бас харсан чинь өнгө тодорхойлж өгдөг юм лээ. Тэгэхээр та бүхэн мэрэгжлийн ийм студиотой болцсон учраас очиад үйлчлүүлээд бас ингээд өнгө ингээд тавиулж агаад өнгөө сонгож авах боломжтой юм лээ. За миний хувьд бол яаж өнгөө тодорхойлуулсан бэ гэхлээр Instagram-аар Color Lab гэдэг Instagram хаяг байгаа. Энэ Instagram хаяг руу би зураг явуулаад тодорхойлуулсан. Тэг яг нөгөө нэг цаанаасаа нөгөө нэг зургийн шаардлага байсан л да. Яг будаггүй зураг, маш чанартай зураг тий эсвэл өмнө нь өмсөжсэн тод өөр өнгийн хувцснуудтай зургуудаа явуулаарай гэх мэтчлээ тий. Тэгээд хариу нь бол маш дэлгэрэнгүй гоё ирдэг юм билээ бүр. Файлаар ирдэг юм билээ. Одоо ийм хувцас, ийм одоо өнгөний одоо зүйлстэй ийм стайл танд тохирно. Одоо ийм уруулын бодгны өнгө, ийм линзний өнгө одоо тохирно гэх мэтчлэн бүгднийг сайхан тайлбарлаад өгд юм лээ. Тэгээд миний хувьд бол сэтгэл хангалуун байгаа. Миний одоо гарсан хувийн өнгө бол тэ надад аягүй сэтгэлд нийцж байгаа. Биш үү гэж бодож исэн тохиолдол бол байхгүй. Тэгэхээр та бүхэн энэ хаяг руу ороод үзээрэй. За бүр яг биеэрээ очиж одоо студ дээр очиж үзүүлэхийг бол би 100% санал болгоно шүү. За тэгээд нэг асуулт гарч ирсэн бах мэдээж те Коко ямар хувийн өнгөтэй юм бэ гэдэг. За миний хувийн өнгө болохоор нөгөө түрүүний дулаан хүйтэн хоёрыг чинь хүйтэн. Би өмнө нь ингээл судсан хараал байдаг гэсэн. Миний судс бол аяйгуу цэнхэр өнгөтэй байхгүй. Цэнхэрдээ бүр юм гүн цэнхэр өнгөтэй та харагдчихээл дээ нилээн гүн цэнхэр өнгөтэй байхгүй. Тэгэхээр кул цоонд орж байгаа. Хүйтэн өнгөтэй те. За тэгээ нөгөө дөрвөн үйлрлийнхаа болохоор 100 болж таарсан. Би болохоор нөгөө хэдэн жилийн өмнө Америк тахтаа ингээ personal color-ыг бас ингээ сонирхоод ингээ онлайнаар яг онлайнаар үздэг сайтууд байдгийн Америкийн яг төлбөртэй зарим төлбөргүй ч юм уу. Тэр айгу худлаа гаргаад идэв юм шиг санагдсан. Тэгээд одоо риск хийж ахаар те. Тэгэхэд болохоор би ягаад ч юм хүмүүс зүгээр тийм тип мип уншиж байхад бол би нэг намарч юм шиг эсвэл өвөлж юм шиг санагдаадсан байхгүй. Тэгсэн чинь яг одоо мэрэгжлийн хүнээр тодорхойлуулсан чинь 100 гэж гарсан. За 100 нь дотроо ямар өнгө юм бэ гэхлээр 100 чинь нөгөө дотроо 3 өнгөтэй байгаа шүү дээ. Тэрнийхээ би 100 mute нь болж хувирсан. 100 mute гэдэг маань өөрөө маш гоё өнгө бүр. Тэгэхээр гоё зөөлөн өнгөнүүд надад тохирдог баггүй. За тэгээд 100 mute өнгөний талаар илүү дэлгэрэнгүй мэдчих авцгаая. За personal color дотроо одоо 100 mute гэдэг маань өөрөө маш гоё завсрын өнгөнүүд надад зохино гэсэн үг. Одоо ягаан өнгөний хувьд бол зөөлрүүлсэн гоё ягаан өнгө. Цэнхэр өнгөний хувьд болохоор нэг тийм усан тэгсэн хэрнээ нэг гүн цэнхэр өнгө тэгтээ гоё зөөлөн. Би одоо яг яаж тайлбарлахыг бол мэдгүй байна. Гэтэ миний одоо суур өнгө маань цэнхэр одоо сууртай гэсэн үг аахгүй нөгөө кул том учраас тийм. Ер нь бол юу юм бэлээ?
тухайн хүнд одоо жишээ нь юу гэдгийг надад шар өнгө зөгтөхгүй гэд шууд шар өнгөнөөс татгалзаж болохгүй юм билээ. Өвөлд зөгтөг шар өнгө байна, намард зөгтөг шар өнгө байна те. Надад зунд зөгтөг шар өнгө бас байгаа аахгүй. Шар өнгө чинь дотроо маш олон төрөл байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ бол маш чухал байгаа. Тэгэхээр надад шар өнгө зохино гэсэн үг, ягаан өнгөч зохино гэсэн үг. Гол нь би зөв ягаанаа, зөв шараа, зөв ногооноо сонгох хэрэгтэй болоод байгаа аахгүй. За тэгээд надад зохих өнгө бол гэсэн чинь бүр хамгийн бест зохих өнгө болохлээрээ цагаан өнгө гэж байгаа. Дээрээс нь саарл өнгө. Зөөлөн тийм жоох усан саарл өнгө бол надад маш их зохино гэж байгаа. Тэгээд color lab-ing те одоо өнгөний специалист хүн болохоор надад хэлж байгаа байхгүй юу. Үнэхээр одоо өмсөх юм олдохгүй байх юм бол те шууд шүүрэл өмсөд гараа явах өнгө ч юм бол зүгээр цагаан саарл өнгөийг холиол аваад гараа авчих гэж байгаа байхгүй. Тэгэх юм бол үнэхээр гоё зохино те. Ингээл юм ингээл сонгохгүй л удаад идэв шүү дээ. Тэр үедээ зүгээр маш хурдан. За бас 100 muting style ямар байвал зүгээр вэ гэхээр маш тийм одоо minimal те simple одоо ирэн болоод одоо хэхвар болоод том одоо цэцэг хэхвар одоо polka dots ч юм уу те эсвэл одоо тийм одоо patternтай тийм зураастай босоо зураастай хөндлөн зураастай ч юм уу эсвэл одоо амар алга ирэн хэмэтэй ч юм уу те тийм хувцлалт бол надад ерөөсөө зохихгүй гэж байгаа байхгүй яа тэгэхээр миний царай өөрөө жоохон тод юм шиг байгаа одоо юу гэдгийг царай маань өөрөө тийм гэрэлтсэн. Тэгээд одоо үс хүмсэг маань natural өнгөөрөө байж гэн. Тэнгууд дээрэс нь нэмээд одоо амар тод ирэмээрээ хувцсан өсчгөр ингээд нэг хаашилдаад тий царай нөгөө наашаа гарччихгүй хувцсан л наашаа гарч ич харагдаад царай нь одоо ингээд юу гэдгийг нүүрэн дээрх нөсөө толмол бүртэл тодорч харагддаг гэж штеп. За тэгээд одоо энгийн гой цагаан симпл иймэрхүү юм хувцснуудаа өмсчингууд царай илүү гэрэлтэй айгуу гой харагдаад байгаа юм бэлээ. За тэгээд гоо сайхан руугаа орцгоё. Мэдээж миний YouTube сувгийн үзэгчд бол тий арьс арчилгаа гоо сайхан тал дээр бол илүү төвлөрсөн байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр үсний хувьд бол 100 mute-д бол зүгээр л юусэн өөрийнх нь natural үс гэж байгаа байхгүй. Өөрийнх нь ургаж байгаа үс бол хамгийн best зохино гэж байгаа. За миний хувьд бол үсээ яг тэгж мэдээд ургуулад яг өөрийнхөө үсний өнгөөр яваад яг нөгөө хуучин будсан байсан бор өнгө нь бол нэлийн доор ирсэн байгаа. Хэрвээ үсээ будуулах юм бол бас надад зохидог өнгө гэж байгаа. Зөөлөн саарл өнгө зохино. Эсвэл одоо нэг тийм маш зөөлөн одоо чирнэлийн ягаан өнгө энэ төр бол бас зохих юм байлээ. Гэхдээ би миний хувьд бол будуулахгүй. Нүдний хувьд бол өмнө нь би нүдээ дандаа л бор өнгөөр буддаг гэсэн. Ер нь бол бор өнгөөр будаал тодруулбал хараар смоки болгоол тэ эсвэл жоохон урдуур нь цагаан магаа оруулж ирж одоо нэг тийм сони смоки л будалт хийгээд байдаг гэсэн. Ерөөсөө смоки ч юм уу тэ нэг юм драматик амар тийм тод нүдний будалтад ерөөсөө зохихгүй юм бэлээ л дээ. Одоо болохоор ямар нүдний өнгөөр будаж байгаа вэ гэхлээр яг санал болгосноор нь би ягаан автар нэлээд зөөлөн тийм өнгөөр будаж байгаа. Тэгээд өмнө нь болохоор би нүдээ будчаад толон тархлаар амар будмал харагдаад байдаг гэсэн баггүй. Тэгсэн чинь одоо яг ягаанараа тий нэрэ будсан чинь ерөөсө будмал харагдахгүй. Нилээн тод будаад ерөөсө тод харагдахгүй. Хүмсгэний өнгө бол яг л өөрийнхөө гэж байгаа юм бас. Тэгээд яг л өөрийнхөө одоо хүмсгэний өнгөтэй дагуу тэр өнгийн будгаараа будаарай гэдгсэн. За тэгээ уруулын хувьд бол нэлийн тийм зөөлөн ягаан өнгө надад зохино. Одоо юу гэдгийг амар тод бор өнгө бол үнэхээр зохихгүй бүр угаасаа зохидоггүй гэдгийг би мэддэг байсан. Тэгээд сте балаа ингээд айрлагдаг байсан те. За хумсны хувьд болохоор бас ерөөхдөө те нөгөө зохидог өнгөнүүдээрээ бодвол их зохино. Одоо юм сүүн цагаан ч юм уу те эсвэл маш зөөлөн ягаан зөөлөн цэнхэр ч юм уу те зуны өнгөнүүд мань их зохино. Ягаад ч юм би өмнө нь нөгөө улаанаар хумсаа их будах дуртай байсан. Тэгээд улаанаар хумсаа будаад харангуут миний гаранд зөгтгөө байсан байхгүй юу. Будагны суураа бас айгүй зөв сонгодог болдго юм байна. Будагны суураа сонгох бол бүр амархан. Яг гэвэл дулаан хүтэн гэл энэ хоёроор сонгож байгаа байхгүй. Одоо Sephora-д ч юм уу те ямар нэгэн одоо Anastasia Beverly Hills ч юм уу одоо мейкапны одоо кремний сонголтыг хийх гэдэг тэгэхээр дандаа cool, warm энэ гэсэн байдаг шүү дээ. Тэд нар чинь яг л одоо юу гэх юм би одоо cool учраас те cool-ээсээ л сонголт хийн гэсэн үг байхгүй юу. Warm руу би ороод чирэггүй гэсэн үг байхгүй юу. Тэнгууд арьс чинь илүү бор харагдахгүй, илүү цагаан харагдахгүй яг л өөрийнхөө арьсанд тохирсон кремийг сонгоно гэсэн үг агаад. За мөн дээрс нь jewelry одоо үнэт хэдлэл те эмэг бөөч энтрээ ямар өнгөтэйг сонгох вэ гэхээр 100 ерөнхийдөө хүүтэн өнгөнд мөнгөлөг талын дулаан өнгөнд болохоор алтлаг талын эмэг зүйлт зохидог юм билээ. Тэгэхээр би өмнө нь бол gold jewelry-нүүд айгүй их зүүдэг байсан. Тэгээд эргээд харсан чинь ерөөсөө зохидоггүй л байсан юм билээ. Нэг тийм жоохон хөгшин дүүч юм шиг те. Миний хувьд бол те 100 mute учраас ийм мөнгөлөг цагаан эсвэл төмөр те ийм одоо өнгийн үнэт эдлэл илүү зохих нэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар та гоо сайхнаа
өөрийнхөө өнгөнд тохируулаад сонгох боломжтой байх нэ. Миний хувьд бол одоо яг л бүгднгийн өөрийнхөө өнгөний дагуу л одоо дараагийн сонголтуудаа би сонгодог болсон. За тэгээ миний өмнөх зургнуудыг харцгаая. За надад бас нөгөө personal color мдээгүй байх үедээ зүгээр санаандгүйгээр маш зөв өнгөө сонгоод өмссөн тохиолдлууд бас байна л да. Жишээний ягаан балаачиг бол би маш гоё өмсөх дуртай байсан. Энийг өмсчгөр л нэх гоё зүүлэн тий надад их цохиод идэв гэсэн чинь ялцчихгүй. Зөв өнгөө сонгоод исэн мөлий. Саарл өнгийг бас айгүй их өмсдөг байсан. Цагаан магаан өнгийг бол айгүй ерөөхдөө бас зөндөө өмсдөг байсан. За энэ зурган дээр бол би ягаан өнгийн зөөлөн өмд цамц өмссөн байна. Тэгээ нүүр амаа будаачгүй тэгээ ерөөсөө гойж гангалаагүй хүүхдтэйгээ явж байгаа хэрнээ би амар гоё харагдаад тэр толинд би зураг авч исэн дүүхтэй байхгүй юу. Тэгэхээр өнгөн маань бол маш чухал байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн би санаандгүйгээр одоо зөв өнгөө сонгоцсон байгаа зургнуудыг харахаар яалтчгүй одоо тухайн үед надад нөгөө мэдрэгдэжсэн мэдрэмж нь айгүй юм гоё өөртөө ихтэй тий айгүй хөөрхөн мэдрэгчсэн тийм байгаа байхгүй. За одоо зохихгүй өнгнүүдээ өмсөжсэн зургуудыг харъя. За энэ шар өнгө бол үнэхээр зохиогүй бүр үнэхээр би энийг нэг л өмссөн. Тэгээд өөр одоо ихчтэй хөвчлөө яалаа. За тэгээд ийм тод одоо оранж ягаан өнгийг өмссөн үед миний одоо тэр тухан дээр байгаа батга илүү тод харагдчих жишээтэй тий. Одоо энийг бол нэг их одоо анзаардаггүй юм билээ л дээ. Миний хувьд бол энэ зургийг харчаад хүү энэ одоо цанцтайгаа адилхан батгатай байхтай яахтай гэж бас бодож исэн түүх байна. За бас ийм шаргал өнгө байна л да намрын өнгө. Ер нь бол энийг өмсөн үед бол надад нэг их зөгтөггүй байсан. Тэгээд яг хуу зөгцуулаад ингээл өмсдөглээсэн л да. Заараагаас айгүй дурлаж авч исэн юм. За энэ ногоон өнгө бол бас яг өвлийн ногоон өнгө байна. Яа за энэ бол бүр амар шар өнгийн хувцас өмсөөд шар одоо үстэй. Тэгээд бид нөгөө нэг юм доошоо омбре шар үстэй. Сортой улаанаар уруулаа бодоод энэ маань ядаж хахад нь айгүй тийм шар одоо суйртай улаан уруул юм бодог байсан. Тэгэхээр энэ өдрийг бол би маш сайн санаж ин 10 жилийн минь ангийн уулзалтайсан очоод мэдгүй ингээд би амар будмал санагдаад байсан. Яагаад ч юм одоо тэгээ нэг улаанаар уруулаа будцсан хүн одоо ямар ч будмал биш харагддаг шүү дээ. Одоо Friends-ийн Monica гэхэд өвлөхгүй. Улаанаар ингээд уруулаа ингээд будцсан. Тэгээ улаан ингээд хувцсан. Одоо та бүхэн Google дээр хараарай. Ерөөсө будмал харагдахгүй. Тэгэхээр өвлийн өнгөнд улаан өнгө бол тасархаа зөгтөг байгаа байхгүй. Тэгэхээр надад бол амар будмал харагдаад нэг ээжийнхээ бодгийг ингээ булгаалаа будсан юм шиг харагдаад байгаа байхгүй. За энэ бол бүр nightmare. Энэ чинь миний их сургуулийн шинэ жилийн зураг. Бурхан минь ийм амар будалт хийгээд татаа яахав тэг нүд мүд болсон. Жинхэнэ нөгөө smoky будалт хийгээд зөөхгүй тий. Улаан уруулын будаг маань яхаа нөгөө cool цонтой байсан учраас арай гайгүй аварчиж бусдаар бол тэр үс бол энэ зургийн пист амар дург байна. За энэ болохоор яг хуу тод өнгийн ягаан өнгийн өмссөн байна. Энэ бол тий өвлийн өнгө. Тэгэхээр надад бол нэлийн хурцсан байна. Үс нь бол шар омбре бас намрын өнгө байгаа байхгүй. За тэгээ миний царай өөрөө 100 мьют болохоор энэ ингээд өнгөний ингээд комбинашн болсон байгаа. Яг хуу тэгээд царай маань өөрөө нөгөө арс айгуу гоё эсэн учраас аварчиж бусдаар бол нэг юм батга матгатай ч юм уу байсан бол миний батгыг илүү тодруулж харагддаг гэсэн үг байхгүй. За тэгээд шар үстэй байгаа зургнууд маань байна л да. Шарч гэж жоохон бордуу үстэй тий намрын үстэй байгаа зургнууд маань байна л да. Эргээд харахад бол жоохон цочмоор. Яг хуу зүгээр ингээд харахад хүмүүст бол зүгээр л ингэж эхлэх л ахал та. Зүгээр одоо эргээд өөрийнхөө өнгийг олцсон хүн чинь эргээд хуучин зургнуудаа харахад гэдгийг юм бэл явгаасаа. Юу ахал та нөгөө омбри үс маань доогуура шар дээгүүрээ нөгөө нэлийн бараан учраас бас харьцангуй гайгүй дайжгүй харагдчихсан байх гэж бодож байна. Бүхэлдээ ийм шар байсан бол надад хизээч зөхгүй юм лээ. Тэгтээ надад бас зөгтөг шар гэж байгаа юм билээ. Жохон цагаан дуу шар. Тий. Тэгэхээр 100-д илүү бас зөгтөг. Энэ бол бүр яг тэр чигтээ намар явж байгаа байхгүй би. Миний үс бор тий. Шамц маань бол бүр яг намрын бүр mastered тийм өнгө байна. Уруул бүр намрын ягаан өнгө гэж байна. Тэр чигтээ намар байгаа байхгүй. Тэгэхээр яг нөх айхтар тийм сүртэй одоо муухай харагдаад байсан юм бол алга. Тэгтээ хэрвээ би одоо зунаараа байсан бол илүү надад тохиромжтой харагдах гэдэг байгаа байхгүй. За энэ бүр аимшигтэй уруул маань яг шар суурьтай улаан өнгө. Шар цамц. Cosrx-ийн бүтээгдэхүүнүүдийг ярьсан шар цамцтай бичлэг дээр би одоо эргээд харахлаа миний сэвх нөсөө амар тод харагдчихжээ шүү дээ. Эргээд тухайн үедээ бол би сэвх нөсөд бол гайгүй л байсан. Гэхдээ ийм буруу өнгийн юм өмсгөр одоо нүүрний өөсвийг маш их тодруулж харагдуулдаг юм билээ. За энэ болохоор би надаа яасан гоё цогчина гэд би вау гэд зураг авч ирсэн үе яахгүй юу. Цагаан өмд саарл цамц тий надад яг зөгтөг өнгө байгаас та. Миний царай шууд тодорол явцсан. Энийг өмсөөл бүр вау яасан гоё ингэж зураг аваа. Тэгээд яг жакет нь $300 байсан болохоор too much санагдаад аваагүй үлдээжсэн.
Энэ дээр болохоор бас нүүр бодолд маань нэлээд таалагдсан. Ер нь бол ягаан өнгө бол best юм байлээ надад. Ягаанаар уруулаа будаад зөөлөн одоо 8 тод биш те маш гоё natural makeup хийх үед бол маш гоё зохидог байхгүй. Зөв өнгийн юмаа өмсчгөр нүүрний өөсөв дарагдаад илүү гоё арьстай болж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол өнгө олох маш чухал. Арьсаа гоё харагдуулахын тулд одоо энэ дэр гэхэд жишээ нь би маш энгийн бодол хийчээд доогоор нь зүгээр цагаан дуу сааралтай юм өмссөн байхлаар айгуу гоё харагдаж байгаа сте тий. Энэ бол зүгээр миний гэртээ өмсдөг тий. Манай нөхрийн одоо багтцсан хучин тий тийм л фото болох гэжтэй. За энэ зураг бол айгуу хөвгчлээ. Манай найз болохоор намар ахгүй. Тэгээд хоёлаа өөр өөрсдийнхөө өнгийн цамцыг өмсөд хамт авахулж үзье яагаад. Тэгээ би 100 болохоор саалаа өмсөд манай найз намар болохоор бороо өмсөд битээ хамт авахулсан байна. Тэгэхээр ялгаанаас харагдаж байгаа байх. Айгуу зөгж байгаа сте тий тус тусдаа. За тэгээ ерөөхдөө personal color мэдснээсээ хоошоо айгүй тийм өнгөөрөө хувцлахыг хичээдэг болсон. За энэ дээр болохоор сая Солонгост хавар явж байхдаа цагаан өнгөөр ингээ хувцалсан чинь артлын тэр фон монтай байна. Айгүй гоё зөгцөөд бүр яг л цагаан өнгө бүр миний өнгө мэт санагдчихсан. За бас энэ дээр дээгүүрээ цагаан тий цамц маань өөрөө саарал leggings өөрөө ягаан тий. Надад нөгөө зохиох төрлийн ягаан өнгө бол яг энэ ягаан өнгө байхгүй юу? Тэгээд цэнхэр өнгийн цамцаас айгүй гоё байна. Хамбуг сонгохдоо хүртэл ягаан цагааныг сонгочихж байгаа шиг тий. Дээгүүрээ өмсөн байгаа тэр цэнхэр тий тэр боди болохоор бас нэлээд зөгтөг төрлийн цэнхэр. Ер нь бол энэ ингээд тэр чигтээ маш одоо 100 view-т хувцлалт болж байгаа юм. Тэгээд энэ Round Lab-ийн бас миний тэр арттайгаа зургийг сонгодог нь бас учиртай байх. Миний хувийн өнгөнд зохисон үс уруул хувцас байгаа учраас энэ зураг маань илүү гоё таалагдсан болов уу гэж бодож чинь. Тэгээд саарал өнгийн энэ палаж маань илүү их надад зохидог Skims-с. Ерөнхийдөө л ер нь цагаан өнгө бол айгүй гоё зохих юм лээ. За одоо болохоор надтай адилхан 100 mute өнгөтэй Солонгосын одуудын талаар хуваалцъя. Сонирхолтой байж магадгүй. Хамгийн түрүүнд болохоор Junji Hyun гэж за би буруу хэлж магадгүй шүү уучлаарай. Солонгос хэл байхгүй. Тэгээд маш фэн байгаа. Солонгос одоо жүжигчдийн фэн байгаа. Тэгэхээр энэ хүн бол миний зүгээр айдол байхгүй бүр үнэхээр биширдэг, шүтдэг, маш гоё юм одоо гоо үзэсгэлэн төвлөрдөр үнэхээр сайн жүжигч जैन тий. За энэ хүний өнгө бол 100 mute буюу надтай адилхан өнгөтэй байхгүй. Тэгээд би бүр вау хүн ер нь нөгөө өөртөө адилхан өнгөтэй хүнийг жоохон шүтэж мөтдөйм биш үү гэж бодох шиг тий. Хүний хувьд бол нөгөө өмнө нь My Love from Another Star гэдэг нэг кинон дээр тоглож байсан шүү дээ. Тэгэхээр тэр кинон дээр бол нэг юм жоохон шарп орголдуу үстэй тий. Тэгээ уруулаа маш тодор одоо боддог маш тийм одоо нэлээд тийм ирч хүчтэй стилтэй тий. Тэр үедээ болохоор жоохон зохимжгүй стилтэй байсан гэж яг хүмүүс үздэг юм байлээ л дээ. Тэгээд дараа нь болохоор нөгөө Legend of the Blue Sea гэдэг тий Иминотой хамтарсан кинон дээрээ яг өөрийнхөө өнгөөр гарч ирсэн бүр үнэхээр үзэсгэлэнтэй. За тэр кинон дээрээ байгаа байдал нь ер нь бол эргээд би тэр киног зөвхөн энэ хүний өнгийг харах гэж дахиж үзсэн. Сайхан. Тэгсэн чинь гарч байгаа бүх хувцлууд нь яг л өнгөөр нь хувцлуулаад илээ. Цэнхэр цамцтай ингээл зүгтж байгаад энэ хоёр ингээл хоёулаа цэнхэр цамцтай байж ах жишээтэй. Тэгэл ягаан цэцэг мэцэг зүүж мүцээ. Энэ бүгд чинь өөрөө тухайн хүний стилд амар гоё зохицож одоо өнгийг нь яаж өгч байгаа байхгүй. За одоо энэ ингээд амар сэсгэр мэгсэр байгаа ч гэсэн амар хөөрхөн харагдаад байгаа чинь цагаан өнгийн хувцас ингээд өмссөн тий. Ягаан одоо ингээд палаж малаж ингээд сонгоцсон байж гэн тий. За дараагийнх нь жүжигчин болохоор Kim Tae-ri гэд сүүл 2521 гэсэн кинон дэр гардаг штэ тий. Тэгэхээр энэ эмэгтэй бас 100 mute маш гоё эмэгтэй. Тэгээд одоо ингээд харахлаар тий вау царай нь ингээд амар гоё гэрэлтэй л тий. Ингээд харсан чинь дандаа цагаан өнгийн өмсд юм билээ угаасаа. Өөртөө зөгтөг өнгөө мэддэг гэх юм уу тий. За энэ сүүл нөгөө Big Sun гэдэг нөгөө жүжигчээд энэ шалгаруулдаг тий. Тэр одоо үеийн ажиллагаан дээр өмссөн палажийг нь би харчаад вау бүр яг гоё өөртөө зөгсөн цагааныг тий үнэхээр эмэгтэйлэг гоё харагдуулж байгаа тий. Үс нь яг өөрийнхөө өнгөөрөө. Тэгэл маш гоё зөөлөн natural бодолт хийсэн. За үс нь бол яг өөрийнхөө байгаа байхгүй юу. Тэгээ ягаан гоё natural өнгөөр бодсон. 10 жилийн сахилахгүй сурагч охины дүрд ингэ тоглож байгаа шүү дээ. Цагаан формтой. Тэгээ цагаан өнгө нүртэл зөгцсөн. Тэгээ амар хөөрхөн харагдаад идэг шүү дээ. Тэгэхээр уусаа яг өөрийнх нь дүр төрх нь зүгээр байгаагаараа амар хөөрхөн байгаа байхгүй юу. Kim Go-eun гэж уншгаа тий. Kim Go-eun гэд энэ эмэгтэй болохоор бас 100 мют баггүй. За энэ эмэгтэйгийн болохоор бас зохимжгүй гарсан дүрийг нь болохоор нөгөө Cheese in the Trap гэдэг кино байдаг шүү дээ. Нэг өндөр залуутай тоглолдог тий. Тэрэн дээр болохоор нөгөө нэг шар буржгар үстэй тэгээ дандаа нөгөө намрын хувцалт өмсдөг шар цамц мамц гэл тий. Ногоо могоо хувц өмсдөг. Тэр нь жоохон зохимжгүй гэдгийн бэлээ. Гэхдээ бидний хувьд бол тэгээ хөөрхөн харагддаг тий. Тэгтээ
Одоо ингээд дүр төрхийг нь харахаар 100 мьютээрээ хувцлаад өстэй мейкап нь яг өөрийнхөө хувийн өнгөөрөө байхлаад бүр илүү гоё ягаас тэ. Нэг ногоон чимшиг, ийм саарал чимшиг өнгө бол яг бидний бас тэ 100 мьютэд тохирдог өнгө байхгүй юу? Айгуу гоё харагдчихээн. Бас одоо ингээд царай нэг юм гэрэлцсэн гоё тэ. Тийм болохоор айгуу тийм natural мейкап хийгээл нүдэн дээрээ маш зөөлөн одоо нүдэ будаал тэгэл үс нь өөрийнхөөрөө уруул нь маш гоё зөөлөн ягаан байх юм бол авчиж байгаа юм л да. Шинхээсан. Мөн үү? Шинхээсан. Юун дээр тоглодог штэ. Бас Legend of the Blue Sea-гийн нөгөө Чаши тоглодог. Гэхдээ надад Чаши амар таалагддаг. Бас 100 мьют. За энэ зураг бол вау. Би сая гуглдээ цэнхэр өнгө ямар гоё зөгсөн юм бэ. Вау гэд. Би яг ийм цэнхэр ийм turtle-ыг цамцтай болмор санагдчихаа сууж байна. Тэгээ цагаан өнгө бол үнэхээр гоё зөгтг юм байна. За түүхэн кинонд сүүлд тоглосон. Тэгээ түүхэн кинон дээр сонгосон энэ хамбогных нь өнгө нь цэнхэр ягаан ногоон. Тэгээ яг энэ ногоон ч бүр ялангуяа 100 мьютэд тохирдог ногоон өнгө байхгүй. Тэгэхээр энийг нь хүртэл зөв сонгож өгсөн байна. Эсвэл өөрөө сонгосон байна тий. За энэ шар өнгө бас түрүү хийсэнтэй бүх өнгөнд шар өнгө зохино. Тэгтээ зөв шарыгаа сонгох хэрэгтэй юм билээ гэдэг. Тэгэхээр энэ бол яг 100 мьютэд тохирох шар өнгө байхгүй. Инхээр цагааны ингээ гоё хослуулж өмссөн байна. Вау, энэ бол бүр яг гоё өөрийнхөө өнгөөр зогсож байна. Маш гоё харагдаж байна. За, иймэрхүү байна. Personal color буюу хувийн өнгөний талаар иймэрхүү мэдээлэл хүргэж чадлаа. Ерөнхийдөө бол өөрийнхөө хувийн өнгийг олчих юм бол хувцаа гоё сонгох нь байна. Өнгөө угаасаа мэдж байгаа учраас амьдрал илүү сонирхолтой, хувц бүх зүйлээ ингээ сонгодог учраас илүү мөнгөнд хэмнэлттэй, илүү одоо юу гэдгийг фан байдаг. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө өнгийг заавал олоорой. Өөрийнхөө personal color-таа зохицуулаад гоё стил имижээ болон гол нь нөгөө арьс маань их гоё харагдах гэдэг шүү дээ. Өөсөөр тодрохгүй те. Тэгэхээр та бүхэн амжилт хүсье. Доорх би description box-т нөгөө Color Lab болон Inge Studio-гийн хаягийг нь оруулаад өгчин. Тэгээ та бүхэн боломжоор өөрийнхөө өнгийг заавал олоорой. Тэгээ амжилт хүсье та бүхэнд. Баярлалаа.